Нэг компаниас шудраг өрсөлдөө хэрэглэгчийн төлөө газрын албан шаардлага болох 4.9 тэрбум төгрөгийн торгуул ногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох нэг хэмжлэгийг шүүхэд гаргасан билээ. Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар нэг компани дээр хүлдэл тодорхой хэмжээний буруутай үнэн хэдий ч торгуулийн хэмжээг дахин хянаж тогтоох шаардлагатай гэсэн шийдвэрийг гаргасан байна. 9-р сарын 23-наас 27-ны өдрүүдэд Лондон хотноо болсон оюу толгой хувь нийлүүлэгчдийн 2 дахь шатны хэлэлцээ өчигдрөөс буюу 10-р сарын 7-ноос Улаанбаатар хотноо эхэллээ. Монголын талаас тус хэлэлцээрийг уулуурхайн яамны стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга утгачлуу Эрдэнэс оюу толгой компанийн гүйцэтгэх захирал Гамболд нар ахалж буй өгөөд хоёр талын ажлын 3 хэсэг байгуулж шийдвэрлэгдээ үлдсэн 15 асуудлыг ярилцахаар хэлэлцээний ширээний ард дахин суусан байна. Улсын хурал дахь ардчилсан намын бүлэг өчигдөр хуралдаж үйлчлэлтийн бэлтгэл, ургац зураалтын явцын талаарх мэдээлэл, төрөөс эрдэс баялагын салбарт баримтлах бодлого, ерөнхий сайдын гадаад харилцаа хоёр хөршийн хамтын ажиллагааны талаарх мэдээллийг сонсчээ. Энэ үеэр тус намын бүлэг 2014 онд төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах бодлогын асуудлаар ажлын хэсэг байгуулан ажиллахаар болсон байна. Улсын хурал дахь шудраг ёс эвслийн бүлэг хуралдаж 2014 оны төсвийн төсөл болон энэ 7 хоногт улсын хурлын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлыг хэлэлцсэн байна. 2014 оны төсвийн төслийн талаар сангийн сайд улаан шудраг ёс эвслийн бүлгийн гишүүдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн гэж мэдэгдлээ. Магнатэрэд шунхлаа зэрэг нефт импортлагч компаниуд өнгөрсөн 9-р сарын сүүлээр I92 автобензиний үнэ 1 литр тутамд нь 50 төгрөгөөр нэмж 1670 төгрөгөөр орлуулж эхэлсэн билээ. Тэгвэл эдгээр нефт импортлагч компаниуд автобензинийхаа үнийг эргэн буулгажээ. Ингэснээр I92 бензинийг литр тутамд нь 1620 төгрөгөөр зарж борлуулж байна. Нийслэлийн замын хөдөлгөөнд бохирдол утаа их гардаг автомашиныг оролцуулахгүй байхаар боллоо. Урд урдын жилүүдэд утаа гаргадаг автомашиныг явуулахгүй гэдэг байсан ч энэ удаад явуулын онцлогооны аппараттай шалгалтын 3 машин хотын замаар явж тогтмол шалгалт хийж арга хэмжээ авахар болж байгаагаараа онцлогтой байна. Улсын хурал дахь Монгол Ардын намын бүлэг өчигдөр хуралдаж энэ 7 хоногт улсын хурлын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын талаар ярилцжээ. Бүлгийн хуралдаанаар 2014 оны төсвийн төсөл, төрөөс баримтлах мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай улсын хурлын тогтоолын төсөл, улсын хурлын гишүүдийн байнгын хороонд харьяалагдахгүй эрхэн зөрчигдөж байгаа асуудал зэргийг онцлон хэлэлцсэн байна. Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөө өчигдөр хангаард ордон болох байсан ч тодорхойгүй шалтгаанаар хуралцсангүй. Ямар ч тач нийслэлийн засаг дарга Батүлийн шийдвэрээр хурлыг эх 7 хоногийн даваа гараг хүртэл 7 хоногийн хугацаатай хойшлуулсан байна.